Олон улсын Tier 2 түвшний стандартын шаардлагад нийцсэн Эрдэнэ төлбөр төрөөмчид үйлдвэрийн газрын дата төвийн танилцуулга. Захиалагч Эрдэнэ төлбөр төрөөмчид үйлдвэрийн газар. Гүйцэтгэгч байгууллага Боди Electronics хязгаарлагдмал хариуцлагатай компани. Эрдэнэ төлбөр нь 1 цаг тутам Монгол улсын төсөвт 230 гаруй сая төгрөг төвлөрүүлдэг 7 хоногийн 24 цаг тасралтгүй үйл ажиллагаатай томоохон төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, үтэмжийг нэмэгдүүлэх, өргөй зарлыг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад үйлдвэрлэлийн процессын автомат удирдлагын систем нэн чухал бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн газрын өдөр тутмын бизнес үйл ажиллагааны 200 гаруй систем, хяналт удирдлагын 75 систем, 336 програмчлагдах логик контроллер, 3069 хянах хэмжих хэрэгсэл, тэдгээрийн 36,000 гаруй сигналын мэдээллийг тасралтгүй секунд тутам авч ашиглан үйлдвэрлэлийн процессыг удирдах байна. Эдгээр секунд тутам үүсч буй их хэмжээний өгөгдөл мэдээллийг хадгалах, тэдгээр мэдээлэлд тулгуурлан орчин үеийн агсан төвшний эксперт систем, хиймэл оюун ухаанд суурилсан системүүдийг үе шаттай нэвтрүүлэхэд найдвартай дэд бүтэц шаардлагатай бөгөөд тус зорилгоор олон улсын Tier 2 түвшний шаардлагыг хангасан дата төвийг байгууллаа. Эрдэнэ төлбөрийн дата төв нь үл тасалдах тэжээлийн үүсвэр, батарей, хөргөлтийн систем зэргийг бүгдийг багтаасан ухаалаг модулаар бүтээцтэй. Цахилгаан эрчим хүчний үл тасалдах байдлыг хангасан N+1 шийдэлтэй. Үл тасалдах тог баригчийн систем нь 8 хүртэлх цаг тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажилуулах чадалтай. Хөргөлтийн систем нь тоног төхөөрөмжүүдийн хэвийн температурыг хангах хүйтэн коридорын шийдэлтэй бөгөөд аваарын болон цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй free cooling буюу байгалийн агаар сэлгэлтийн системтэй. Зогсуур тус бүрийн хэвийн ажиллагааг хянах иж бүрэн хяналтын системтэй. Цахилгаан эрчим хүч зарцуулалтын ашигт үйлийн коэффициент 145-аас ихэхгүй байх бөгөөд жилд 482 мянган кВт цагийн эрчим хүчний хэмнэлттэй. Тэжээлийн блок, батарей, хөргүүрийн сенсор гэмтсэн тохиолдолд дата төвийн тоног төхөөрөмжийг унтраалгүй солих боломжтой. Батарейны ашиглалт зарцуулалтыг бодит цагийн хугацаанд хяналт хийх боломжтой. Бодит цагийн утганд тулгуурлан хөргөлтийн болон тог баригчийн систем нь ухаалгаар цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн горимж шилжин ажилладаг. Кибер аюулгүй байдлын төвийг өргөжүүлэн, сүлжээ болон кибер аюулгүй байдлын нэгдсэн хяналт удирдлагын төвийг шинээр зохион байгуулж, орчин үеийн ухаалаг шийдэл бүхий дата төвийн хяналт удирдлагын Huawei Fusion ECC 800, NetEcho 6000, кибер аюулгүй байдлын PAM, Checkpoint, Forescout NAC, Logarithm, сүлжээний хяналт удирдлагын Cisco DNA, Cisco IAC, Cisco ACI, PRTG системүүдээр 7 хоногийн 24 цагийн тогтмол хяналтыг хийж, үйлдвэрийн газрын мэдээллийн системийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Тус дата төв нь барилга байгууламж, дэд бүтэц, ажиллах горим, хяналт мониторинг, аюулгүй байдлаараа орчин үеийн мэдээллийн технологийн шаардлагад бүрэн нийцсний зэрэгцээ, тоног төхөөрөмж, сервер, програм хангамж, нууцлалын төвшний хувьд дэлхийн жишгт бүрэн зохицсон тул үйлдвэрлэл, бизнесийн үндсэн мэдээллийн хүртээмж, хурдан шуурхай байдал улам нэмэгдэж, үйлдвэрлэлийн цахим шилжилт, хиймэл оюун ухаан нэвтрүүлэлт, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нэг шат ахиж байгаагаараа онцлог юм.